2023 оны 2 сарын 11 гадуур хувцааж тайлж завдалгүй шууд л тэмдэглэл рүүгээ орж байна. Өнөөдөр гинтл ажил дээрх зүйлсээ тэмдэглэн авахар шийдчихв. Өдрийн тэмдэглэлүүдээ шивэх гэсээр бараг жил гарan бодол тогшов. Тэгэхэд өдөрт нь бодоод л эхлүүлчихдэг зүйл гэж байх. Хаа хүртэл явж чадхаа харъя. Сэрүүлэг дуурч байна. 6 цаг 50 минут. Би сэрүүлгээ хэдэн сарын өмнөөс сондгоолон тавьдаг болсон. Мөн таалагдаж байгаа. Утасныхаа дуг унтраах санаатай гар явуулсан ч золтой л орныхоо урд руу биеэрээ унчихсангүй. Утас ханан тал дуугарч байж. Унсангүй унтраа чадлаа. Дахиад жаахан урд шөнө оройтсон унтсан өөртөө хэдэн минут өгөв. Зүүдэлж байж. Үндэ өдийд зүүдэн битгий хэл бичих гэж байгаа өдрөөч бүрэн санахгүй л байна. Ямартай ч зүүднийхээ алгыг онгорхоо орхичихсан бололтой. Дахин нэг шагаачхад чанхав. Хүүе. 7 цаг 20 минут болж байна. Гэхдээ л амжуулна. Өчигдөр би өрөөнийхөө энэ сарын энэ жилийн эхний угаалгыг хийсэн юм. 4 давхрын нэг үзүүрээс нөгөө үзүүр рүү гэлдрөв. Ажлын хар бодоолог хар сүл өмдөө олж ирэх гээд бас олоогүй. Ажил их байна. Залхуудаа л өчигдөр идсэн хоолныхоо аяг тавгийг орхиж угаалаа. Жаахан хоолойг нь халааж идэв. Давстай гэж тамдаггүй. Аргагүй л өөрөө хийсэн тул да. Ингээд хэдэн борцог зүнхнийг хаалгасан чаргуулв. 8 өнгөрч байна. Байрнаасаа гарлаа. Ойрд замд подкаст дуу сонсох сонин санагдахгүй байгаа учраас зүгээр л алхав. Ойр зурхан юм бодоостой. Тэр нь ч амар санагдана. Хагас сайнны өглөө угаасан юм байдаг да. Тоотой хэдэн машин холхиж хаа нэг хүн үзэгдээд л явсаар бараг л ирлээ шүү. Өглөө юм гисэндээ жаахан дарав. Ажил харагдлаа. Хурдан л ажил руугаа орох хүсэл төрөн хурдан гიშгэлнэ. Цүнхнээсээ түлхүүрээ гарган ганц түлхээд л энэ өдөр эхэллээ. Хаалгаа татаад баруун эргээд хуруугаа уншуулав. 8 цаг 40 минут. Яг цагтаа ирлээ. Сонирхуулахад анх би ажилдаа 50 минут цагийг зарцуулан ирдэг байлаа. Харин намраас хавар хүртэл ойр замаар өөрийн болгож алхаж сурчээ. Үүний дараа бүх гэрлээ асаадаг юм. Явж ирснийг түр амсгийв. Халаасалсан борцгороо цайлав. Хамгийн эхэлж цэвэрлдэг зүйл бол ариун цэвэр өөрөө. Анхандаа тоодоггүй л байсан юм. Тэгээс үлдээ цэвэрлэхдээ хүртдэг болсон. Харин одоо арай дээр болж байгаа. Баасан гарагт манай ажлыг хүмүүс их зорноо. Ирлээл бол тэдний нөхөр нь манай ягаан гэрэлтэй зөөлөн үнэртэй ариун цэвэр өрөө олно. Харин маргааш өглөө тэдний бохирдуулсан суултуур, хан, толь, шал, юусыг гараараа зүлгэв. Хүмүүс шиг заваа амттай үгүй. Би ч алгаагүй гэж бодоод л зүлгэж гарна. Ингээд нэрлэж заншилснараа ABCD заалнуудаа авгана. Манай ажлын заалнуудыг заал гэж нэрлэхэд арай тохиромжгүй. Гэхдээ өрөө гэх нь бас юу юм? Дээд талын нэг хэсэгтээ 5 ширээтэй, нөгөө хэсэгтээ 7 ширээтэй. Доод талуудад нь бас хэд хэдээрээ байдаг. Тэгэхээр нэрлэж зөвшснээрээ л бичээд явчихъя. Хамгийн ихний үйлчлүүлэгч нь 2 ах байлаа. Шууд л пив авна гин. Арай эртүү. 9 цаг дөнгөж өнгөрч байв. Нэрэл би кофеныхоо машиныг хөгжимтэйгөө загсныхаа гэрлийг хөрөгчнийхэн залгуурыг бүгдийг нь асаачихсан байгаа шүү. Дээр дурсгаа мартаж орхиж. Өдөржингөө л Чарльз Букоскигийн хүүхнүүдтэй нөхцөв. Бараг л ямар сайндаа орой ээлж нэмичгээ яриад хүнгүй байгаа мó ном барьчихсан гэсэн шүү дээ. Ажил дээр тайван л өдөр өнгөрлөө. Гадуур хогоо нилээдгүй шүүрдэж цэвэрлэв. Үүдэнд байдаг хогийн сав шилээр дүүрсэн байсан тул хогоо 2 хайсан. Тоогооч ах мөн л оройтж ирэв. 15 минут л хүлээч гээд бид хоёрыг гаргадаж. Ингээд л тарах цаг минь ирэв. Шинэ хүн орж ирэхэд нь таатай мэдчилсэн боловч намайг тэр тоосонгүй бололтой. Би ч дотроо окей гэж бодоод л өнгөрөв. За тарцгаая. Гэртээ ирээд мөрөнтэй алхаж тойрог ороод түрүүхэн ирээд хэдэн минутын бичлэг үзчихгээд угаалгын өрөө орчхоод сууж байна. Хувцааж тайлалгүй шууд л бичгийг илүүд үзв. Төгсгөлд нь анх удаа шууд тэмдэглэл ноутбук дээрээ бичиж байгаа гэхэд дайжгүй шүү. Үгийн тооч гэсэн боломжийн маргааш уулзъя. 2 сарын 12. Энэ 7 хоногийн ажил дуусаж байгаад баяртай байна. Чин сэтгэлээсээ. Өглөө 7 цаг 30 минутын сэрүүлэг дуурч би гэдэг хүн хэл үггүй босов. Өчигдөр доолоо өрөөндөө хоноогүй тул би ганцаар хонов. Өнөө өглөө эрч хүчтэй байв. Шууд л ороо хураав. Угаалгын өрөө зүглөв. Өчигдрөөс өөр зүйл минь миний контрын зураас айлаа. Ингээд цай орчуулж боорцог идэв. Амраа викли шоуг үзв. Талын талыг нь л давхраасаа булаа. Өнөөдөр ичгөө өгч гарч байгаа юм байна. Оюутны байрнаас анх нэрийг нь зүсийг нь тогтоож исэн хүндээ. Өдий 3 жилийн дараагаас бусад жижүүрүүдээс хавь илүү санагддаг ганц хүн гэж хэлэхэд болно.
Өглөө гэмээн өглөө шиг л байна. Алхдаг нөгөө замаараа зүүн тийш эргээд баруун тийш дүүрэн зам нийлэн алхана. Нөгөө л янзаараа урдынхаас өөр байсан зүйл гэвэл зориудаар шатаар өгсөн натуурын гармиг гарав. Хүйтэн байна. Гуй маань л даарсан гэж ихтэйхэн час хийгээд л ажил дээр ирлээ. 8 цаг 40 минут. Гэрлүүдээ асаагаад хувцас талиад энэ өдрийг эхлүүлв. Арай л хүйтэн байна уу? Өөртөөгөө жаахан ярав. Хүйтэн л байна да. Хүйтэн байхаас яах вэ боллоо. Тэгэхдээ өрөөний нэг цонх нь онгорхой байхыг олов. Хайж ирлээ олов. Хүйтэн байхаас өөр ялтай. Цэцэгнүүд өвчгөж тэд минь хөөхөн болж байсан юмсан. Үнэндээ өчтөр услахад холомын уснаас нүртэд байсан юм. Эхлээд жаахан гайхсан. Тэгээд ямар ч байсан услая гэд баг гэлтгүй нэгийг нь жалгасалгүй усалчихсан юм. Гэхдээ л тэд үнэхээр л өвчгчээ. Өглөө ширээгээ арчаад загсныхаа усыг солиод байтал өглөөдөө орж ирээд лифтэн цай авдаг ах ирв. Хөгжилтэй хүн шиг санагддаг шүү. Тэмээтэй хулганы суураар нь эхлээд тогтоосон юм. Нүдний шил, нэг тийм ноосон цамц, хүрэн гадуур хувцас. Дахин нэгэн цай захиалсан өдөр. Ахин дансаар шилжүүлчгээд шулуухан гараад явчихав. Пүүжигийн таньдаг болсон американо захиалдаг ах орж ирв. Тогооч дахиад л оройтно. Мэдээд байна. Бид хоёр бабл-ти хийж уув. Би жаахан зураг зурсан. Хаяг хийсэн гэвэл зохино. Менежер лаунжийн инстаграм хаягийг хөтлөөч гэсэн. Үнэндээ дээрээс хойш бид хоёрын дундын яриа байсаар л байсан. Би л яарахгүй байсан болохоос. Тэгээд энэ удаад албан ёсоор зөвшөөрөв. Менежер их биш ч гэсэн цалингийн нэмэгдэл өгнө гэдгээ ч хэлв. Оройхон нөгөө номоо дэлгээд сув. Тэмдэглэлээ энэ хүргээд өнөөдөртөө дуусгая. Би ядарч байна. Орой ирээд гэрлүүгээ авч явах хувцас янзлаад ойр зурж аахан хөдөлсөн ядарч байна. Гүүхээрээ ирсний шидэн амжиж халуусанд орсон минь байв. Орой 22 цаг 30 минут. 2 сарын 18. Урчин шүрээ мөрөө хоёрын яриаг сонсож байгаа шүү гэж хэлэх гэж байгаад л унтаад өгсөн бололтой. Хичээсэн юмсан. Өглөө ажилтай тул эрт босох хэрэгтэй. Тэгээд YouTube сувг дээрээ 3 бичлэг оруулах учраас 5 цагаас сэрүүлэг тавив. Сэрээд уншуулж орхиод 2 цаг унтахад хангалттай гэж л бодсон юм. Их л таатай зүүдлэв. Нэг тийм дулаахан тэр хүнийг зүүдлээд л нүдэ нээж үзэх үү, болох уу, нүдэ зүүлнэлээ. Өрөөнд гэгээ орчихсон байх юм. Сэрүүлгээ хартал 8 цаг 20 минут. Шууд л сэрүүлэг рүүгээ ороод хартал 5 цаг 6:30, 7:30-ийн сэрүүлгүүдэд унтраачихсан байх юм. Урч хүн яах аргагүй л би сэрүүлэг тавьсан да. Ингиж болох сөхөө алга. Шууд босоод шүдэ угаалаа. Тэгээд ажил дээр өмсдөг бор углааш нөгөө номоо бас бус юмтай хамаад үүргэвч рүүгээ хийв. Гарахаас өмнө хуурай юм мэдээд амжив. Аль хурднаараа нөгөө л алхаагаараа замаар ажил дээр очив. Хамгийн сайхан мөч 9 цаг тэг минут. Би хуруугаа дарж амжив. Яг хоцрох гэж байна. Анх удаа л ажлынхаа өдөр унтаж үзлээ. Өнөөдөр хөнгөө байх болов уу гэтэл хөөрхөн хөлтэй өнгөрөв. Би нөгөө хийдэг ажлуудынхаа хажуугаар шин содон хийсэн зүйл гэвэл ширээнүүдийнхээ хөлийг гэлтгэнүүлв. Мэдээж загсныхаа усыг сольсон нөгөө залуу американо авав. Хаан банкны карт уншуултал манай төрийн банкны пос машин алдаа зав. Тэр залуугийн данснаас гарсан ч гэсэн түүнд тэр доорн захиалгыг нь өгчихсөн юм билээ. Тэгээд өөр 2 захиалгын дараа гинт санаад хамаг хурднаараа захиалгыг нь бариад очтол урдаа кофегоо уугаад сууж байдаг юм да. Би гайхаад өчгсөн билүү гэсэн. Энийгээ тиймээ л гэж байна. Би ичсэндээ кофегоо цалгиулсаар буцав. Тэр үед яг тоогооч ах ирж байж таарахаар нь тэр кофег өчгөв. Тэгээд яасан гэж би мартаад байгаа юм байх таа гэд нилийн бодлолов. Гайхсаар л. Тэгээд захиалга шивдэг таблет руугаа хартал би хоёр дээр нэг захиалга байдаг юм да. Би гэдэг хүн хар хурднаараа л захиалгыг нь хийгээд уучлал хүсээд аваачиж өгөв. Үүнтэй холбоотой бас нэгэн зүйл тохиолдов. Ажлаасаа ирээд байж байтал Pocket Zelle аппликейшнаас мэдээлэл ирж байна. Яг тэр мэдээлэл ирсэн үед л өөрийгөө Pocket зээлтэй гэдгийг сансан гэдэл бод. Өчигдөрхөн цалин буугаад гар дээрээ юу ч үгүй болтлоо өрөө тараасан байхад дахиад би 126 мянган төгрөгийн өртөө гэж бодохоор хүүн өсөөд 131 мянга хавцаа болох бах. Менежер гэрлүүгээ явах гэж байгаа юм чин гэд урдчлаад мөнгө аваад явах юм уу гэсэн. Хийгээгүй ажлынхаа төлбөрийг авахыг хүссэнгүй. Бас мөнгө авахгүй хэрнээ ажиллахыг. Тэгээд өнөөдрийнхөө гарааны мөнгийг л авахар болов. Урт өдөр байлаа. Хоолой өвдөх шинжтэй. Сая гарч мөлт авч халааж усан. Гал тогооныхоо энэ хэсгийг байр байранд нь тавилаа. Энэ жилийн сүүлийн тэмдэглэл болог.
2023 оны 3 сарын 11. Ажил хийхгүй удасны ачаар өнөөдөр их л төвөггүй өнгөрөв. Өглөө 7 цаг 2 минутанд сэрүүлэг дуурав. 30 секундэд нүдэн анин буцаад унтахыг санаархав. Өгөөдөө ажилдаа явах ёстой. Босцгоё. Энэ өдрийг эхлүүлцгээе. Нүдэн нээлээ. Эсвэл нүдэн нээхээс өмнө үндийсэн бах. Өглөө олов. Шүүдээ угаалаа, нүрээ будлаа. Гэрээсээ авч ирсэн Евенгээсээ хугалж идээд гэрээсээ яран гарав. Өнөөдөр би их л яарсан байв. Өмссөн хувцаа гэрээсээ гарах цагаач анзаараагүй. Хүүт өдөр байна. Ийм сэрэг өдөр туртай. Сэлгүүцэн өөртөө алхах ч гоё. Ажил дээрээ 8 цаг 20 минутанд ирэв. Хийдэг цэвэрлэгээгээ хийд биччихвдээ. Тэгэж байгаагаад хуучрахаараа дахиад нисэргэе. Лифтээ авдаг ах яг л цагаа барив. Тооцоо хийчихэд баримтыг нь өгөх гэтэл дараа авъягээд гараад явчихав. Тэмдэглэлийн дэвтэр дотор хадгалав. Дараа нэг өгнгээд сингүүр удаг ахч цагаа барив. Мөнгөтэй олно гэж ярьдаг нөгөө хоёр ахч нэг ус хувааж уучгаад гарав. Ажлаа сайн хийхсэн цацуу менежертэйгээ өнөөдөр нэг тааралдав. Бид хоёр уулзалгүй удсан юм. Амралтын өдрүүдэд ажилдаг тул бидний хуваар зөвлөгөл гэсэн үг. Орой 21 цаг 47 минут. 2023 оны 3 сарын 12. Ажлаасаа хоцорч байна гэж зүүдлэв. Эсвэл урд шөнийн зүуд захин зүүдлэгсэн ч байж мэднэ. Ямартай ч яран сэрэв. Цаг арлаа. Үүрийн 5 цаг өнгөрч байв. Миний босох цаг биш тул буцаад цаг унтахаар нүдэн анив. 7 цаг 20 минут. Энэ миний сэрүүлэг. Урд өдөр эрт босоод эрт гэрээс гарсан тул өнөөдөр 20 минутаар хожуу босохоор шийдсэн юм. Ажилд явах замдаа бодлоо. Ойрын үед тэр хүнийг яагаад ингэж их эрхийг нь хүлээгээд хүсээд байгаа юм бол нэг л бодол болсон хүн гарч гин. Өнөөдөр хамт ажилдаг охин минь ахаад л ирсэнгүй. Цэвэрлэгээгээ эхлэхээс өмнө жаахан хүлээе гэж бодсноо яах гэж тийх юм блэ гэд ханцуу шамлав. Үндэ манай ажлын хувцас нь бодвол юм л та. Дотроо л ханцуу шамлав. Угаагаад л байлаа. Хогоо бөөгнүүлээд гаргах болов. Кофенийхэн шаарыг барьсаар бас бус юм цоговчлаад үүдэндээ гарч ирэв. Гадаах хог өчигдрийг бодвол бас танагтай. Хогоо цэвэрлэж байтал манай ажлын гадаа нэг ах сивгээс авсан мантун бузаа идэж харагдана. Ажлын яг хажууд сив байдаг юм. Би өнөрийг нь мантун буз гэж таньсан юм. Бараг мөн байх. Би мантун бузыг нь идэж чаддаггүй болохоор үнэндээ үнэрлээд ч мэдэхгүй байх магадaltaй. Тэр хүнээс та цай авах уу гэж асуулаа. Тэр хүн хүйтэн ус л өгчих гэж хэлв. Амьдралд ийм үү ирнэ гэж яагаад ч юм бодлолов. Би дотгош ус авч ирж өгөхөөр орлоо. Энэ үед гаднаас баасан гараг тэмдэглэсэн ах орж ирэв. Угаас уусын юм гараагүй өчигдөр тэрч бүхэл шүнжэнгөө уусаар үр цайлгасан хүний царай. Энэ ажилд орсноос хойш ийм хүмүүсийг өдөр бүр л харна гэж үнэн шүү. Амралтын өдрүүдэд ажил тгийгч хэлэхүү. Өглөө дотроо засах гэж орж ирдэг байнгын үйлчлүүлэгчтэй болчихсон гээд л бод. Гадаа байгаа хүнд ус өгөх гээд яаран алхаж байтал энд суучих уу гэд асууж байна. Би ч болно л хэлээ. Угаасаа энэ ажил дээр чинь ганцаараа суугаад байх ч утгагүй хэрэг. Тэгсэн баярлаа найзаа л гэж байна. Тэр үед юм бодох ч завдлахгүй би усаа аяглав. Аяганд хийгээд өгөхөөр менежер камераар харчихвал болохгүй юм байна гэж бодож байтал нэг удаагийн аяга санаанд оров. Тэгээд бабл тэнийхээ аяганд хийгээд гаргаж өгөв. Дараа нь цонхоор харах нэ тэр хүн ууж дуусчаад хогийн унд хогоо хийж байсан. Ороод иртэл саяны баасан гаргийн ах өглөө олсон зүйлээ надад ярив. Хиндэ ч ярмаар үе байдаг гэж сонсхийг хичээв. Гэхдээ л би ажиллаа хийх ёстой байгаад байдаг. Тэр хаваархаа жаахан зүлэглээ. Сүүлдээ цохолдлаа. Юу хийхээ мэдхээ байв. Ган болдын хайрл гэдэг дууг хүн уултай сонсмоор байгаагаа хэлв. Би дургуутсалгүй тавив. 2023 оны 3 сарын 18. Маргааш нөхөн бичиж байгаа тул товч байх болов. Сэрхэн өглөө санаж байна. Чихээ хидэдэн удаа дулаан гараараа атгаад алгаснаа. Өглөө оюутны байрнаасаа гарахдаа ядарч байв. 5-10 төгрөгийн өрөө бодоод хизээ зарандаа гэсэн наашраад дарах байлаач дахиад л надаас зарлаг гарна. Өдөр өлсөөд CEO-гээс кимбаб авч ийцсэн шиг л би үлсэх дургуйч садгалан байх нь зөөхгүй. Үнэн л тэр. Тэмдэглэлийн дэвтрээ цүнхэллээ. Юм бичлэхгүй буцаагаад л авч ирэв. Ядаж ном нь тантай унжсан байх. Номоо бас уншсан шүү. Нэг ихч магтсан. Тэгээд ном солилцож унших эсхийг минь асуугаад Facebook хаягийн маань авсан. Амархан өдөр биш юм шиг санагдсан ч өнөөдөр үндэ санахгүй байна. Хэр байснаа. Тийм ч хэцүү биш байсан бололтой. Эсвэл жаахан л хүлээцтэй анзан байх. 3 сарын 19-ны орой 20 цаг 15 минут. 3 сарын 19.
Ойрдоо би сэрүүлэгнээс өмнө сэрчгээд байгаа. Сайн талтай ч нэг тийм дутуу мэдрэмж үлдчихэд байгаа. Тэр янзаар сэрв. Сэрүүлэг 6 цаг тэг минутанд тавьсан. Дуугарахад хэр хугацаа болцсон бол мэдмээр байгаач өөрийгөө бүрэн сэрээчихвэл дахиад жаахан зүүрмэлэх талаар болно. Хялам хив. Утас руугаа гитв. Өөрийгөө сэрэхгүй тулд цаг 5 цаг 42 минут. Тав бодоод ч ямжив. 18 минут үлдчихэж. Тэгээд сэрүүлгээ унтраан 6 цаг 30 минутын сэрүүлгийг итгэжүүлв. Ингэл бараг цаг унтаж чадах нь гээд. Энэ бүгдийг өөрийгөө сэрээлгүй хийж чадав. Би эргээд унтсан учраас. Тэгээд сэрүүлэхдээ л сэрв. Босмооргүй санагдав. Энэ үнэндээ хамааралгүй л дээ. Тиймээс босов. Би өчигдөр ажилласаа ирээд өрөөгөө цэвэрлээд фитнесийнхээ хувцсыг угаах хэрэгтэй байсан юм. Түүнийг өглөө босоод л хий гэсэн тул одоо өндийж байна. Өрөөгөө өөрийнхөө бага саг зүйлдээ зэгслээд яг таарав. Орой ажилласаа ирээд шууд хувцас угаана гэж ам гарав. Амрагийн weekly show-г үзв. Олон сонирхолтой зүйлс болоод өнгөрсөн 7 хоногт. Тоогооч аж уурихт бол өглөөний цайгаа ууж явах учиртай. Халуус ус шүүгчээс аваад дүрдэг цайгаа хандлав. Тэгээд гэрээсээ авч ирсэн цагаан сарын борцгоо хугалан нэвтэж идэв. Евенгийн болонтай. Цаг 8 өнгөрлөө. Юм ч үзээ дуусав. Цайны минь аяг хүртэл дундрав. Чи хөвчөө зүйлээ. Подкаст тавь. Шинэхэн танил Анука Агчин подкаст. Гарахтаа хогоо асахгаа марцсангүй. Энэ өдрийг эхлүүлцгээе. Ашуусын байрыг дүгрээд явж байхдаа таньдаг нохоотойгоо таарав. Тэр намайг ч бас таньсан байх. Намайг салхинд өөртөөгөө гарахад таардаг тэр шаргал амтан дэндүү татан санагдана. Эзнэн ч тэр л харин намайг мэдэхгүй байх. Бид хоёрыг бие биенээ мэддэг гэдгийг ч. Энэ замаар ямар удаан хугацаанд алхаж байна гэд бодов. Намар шар хиттэйгээ холыг тулдаг байлаа. Өвөл дараад л цагаан цайвар хоёрын дунд урагшаага ирчдэг шигдгсэн. Харин өнөөдөр хавар болжээ. Дулаахан байна. Нар үнэхээр элчтэй байна. Яг өнөөдөр л ингэж бодов. Хавар болчихжээ. Ирлээ дээ. Хурууныхаа хийгээр цагаа бүртгүүлв. Автомат хариулагч миний мэндийг мэдэв. Үндэ өгүүлтэй. Лифтингийн ах орж ирв. Яг л ариун цэврийн өрөө цэвэрлэж байхад орж ирдэг цагтаа л яг тэр үед нүдний шилтэй нөгөө ах нь орж ирв. Уралдаж байгаа хоёр шиг л тэд бие бинийгээ хараад баярлана. Үгүй ч аж мэднэ. Хамт суухаар болоод урт яриа өрнүүлж байгаа харагдсан. Гарахад нь тэмдэглэлийн дэвтэр завсраа хадгалсан баримтаа өнөөдрийнх нь баримтаа хамт лифтингийн ахад өгөхөд тэр хүн жаахан гайхсан баг. Таныг дараа нь аавна гэхээр нь гээд инэв. Нөгөө ах бид хоёрыг таньж байгаа юм уу гэж асуух шиг болсон. Таньдаг болсноо хэлв. Таньдаг болохгүй яах вэ? Өглөөнөөс эхлээд хүлтэй байв. Ажлын цаг дуусаад тар хүртэл хүлтэй л үлдсэн. Шатрын тэмцээн ард зааланд болж байгаа болохоор байх. Өнөөдөр гадаад хүмүүс илүүтэй орж ирсэн хятад хүмүүс. Байнгын үйлчлүүлэгч хэд хэдээрээ орж ирсэн бөгөөд бүгд л авдаг зүйлсээ авсан. Гэхдээ би нөгөө зангаараа илдэг байхыг хичээв. Сахаргүй уудаг хүн өнөөдөр зүгээр л сахартай уухыг хүссэн ч юм билүү. Бид үргэлж нэг зүйл хүсэх нь түүнийг хүлээн зөвшөөрөх нь уйтгартай санагдана. Орой 20 цаг 47 минут. 3 сарын 25. Ойрдоо бүгдийг хольж зүүдлээд амаргүй байна. Зөндөө их хүндүүртэй сэрнэ. Ичиж санаа зовно. Зүүдэндээ зүүдлэн. Би өөр зүйлс мэдэрч байна. Гэхдээ энэ зүйлс надад хүнд цохилт болохгүй байгаа. Намайг өвтгөж чадахгүй байгаадаа биш. Өөрийгөө шагнаад суухыг гарахгүй байгаадаа л. Өглөөг ингэж эхлэв. Ажил руугаа алхахдаа бодов. Гарах хугацаагаа мэдээд явж би анхны өдөр. Ойрдоо ажил дээр их гомдолтой байгаа. Юм л болохоо зөөх гээд зөөх хөнгөөдөө дотроо зовноод л 3 ах орж ирээд төлбөрний асуудалтай өнжөв. Тэр ах нарын ачааруу сайн мэдхгүй өдөр амархан өнгөрөв. Нэрээ сонноос заяа ажилд ирээрэв. Ажил эхлэхээс эхлээд заяатай холбоо барив. Тосгоч болов. Даанч манай хүн манай ажлыг олоод очихсон хойно нь товлсон газраа би зогсож байв. Замаараа өчигдрийн бэлэн мөнгөний орлогыг менежер рүү шилжүүлв. Жүрөөр орж пүүжээд загсан зүйлийг нь заяад мөнгө олж өглөөний унд аваад буцав. Гарахдаа тоолгоо талыг нь хийчихсэн. Хогоо аваад гарсан тул бараг л тэгэхэд үд болж байв. Найз залуунд бэлтгэлтэй байсан тул ангийнхаа 3 найзтай хүрээлэнгээс ирэв. Хүлтэй өнгөрсөн өдөр байлаа. Яагаад ч юм үнэхээр л өдөр юу юуны тухамгүй өнгөрөв. Тэр үед маргааш сайн цэвэрлэгээ хийнэ гэж бодож амжив. Ажлаасаа тарах нэг тийм амгалан мэдрэмж боллоо. Энэ өдөр өнгөрлөө гэд гүнзгий амьсгаа авмаар
Орой тэмдэглэлээ халуун сэрэг дээр нь бичиж гэж бодсон боловч найздаа ноутбукаа өгчихсөн тул бичиж чадсангүй. Өөр хүн гуйсан бол өгөөргүй л алаа. Тэмдэглэлийн халуун сэрэг дээр нь буулгаж авах тийм л чухал зүйл. Тэрнээс чухал найз маань гуйчихсан байхад. 3 сарын 26-ны орой 20 цаг 58 минут. 2023 оны 3 сарын 26. Ажлынхан сүүлийн өдөр тул залгаж сэрнэ гэд хэдхэн цагийн өмнө хэлчихсэн тул дэг дуг унтав. Өөрөө сэрүүлэг хэдэн янзаар тавьчихсан ч бүрэн итгэлгүй. 22 цаг 30 минутын үед бид унтав. 1 цаг 23 минутын үед би сэрэв. Утаснасаа цаг 10. Итгээгүй тул сайн харлаа. Тэгээд унтахаар шийдэв. Өглөө сэрүүлэгнээсээ уртаад сэрэв. 5 цаг 30 минутанд сэрүүлэг тавьсан юм. Миний сэрж байгаа цаг нь 5 цаг 20 минут. Би заримдаа ингэж байдаг талтай. Ихэнхдээ гэж хэлэх нь зөв юм байна. Эрт орой хамаагүй сэрүүлэгнээс өмнө сэрээд сэрүүлгээ унтраах байдаг л зүйл болчихсон байна. Тэгээ залглаа. 2хан дуудлага. Миний нойрч хурж байв. 5 дахь дуудлага. Би тиссэнгүй тул зурус очив. Сэрэчээ гэж санаа зовж эхэллээ. Ажилдаа хоцсор чухал яанаа гэж би залгасаар байлаа. 7 дахь дуудлага. Авахгүй гэдэгт нь итгэв. 8 дахь дуудлага. Байна уу гэж байна. Хариу байна гэж шивэнтэл сонссонгүй. Тэр үед сэрсэн л хангалттай гэж бодов. Тэгээд зурус өчилж үлдээгээд унтав. Энэ үед 5 цаг 46 минут болж байв. Сайн яваад ирээрээ гэд. Өглөөний нар ингэж мандав. Тэр хүнээр доологийнхаа талхаас нэг зүсмийг илэгний нухштай нь хольж идээд хөдлөв. Өнөөдөр их ажилтай. Очоод бичлэг хийх ёстой. Бичлэгээ эхлүүл чадав. Яг эхлэх гэж байтал лифтэн зайны ах яг цагтаа орж ирэв. 9 цаг тэг минут. Ингээд дуугүй дүрс аваад цэвэрлэгээнд оров. Өчигдрэн бодсноороо сайн цэвэрлэгээ хийв. Хөдлөөд л байв. Нэг ихч ванильтай латте аваад тооцоогоо хийсэн хүн шиг жүжиглээд гараад явчихсан. Тийм учраас нэг кофений өрөнд орвоо. Өдөр ингэж л өнгөрөв. Эрх замдаа натуурын замд авах нэгэн цементэн суудлын дээр номоо уншиж дуусгав. Өчигдөр тэр суудлыг олоод уншаад суусан боловч гадаад сэрэг хүн байсан учраас байрлуугаа алхахаас өөр сонголт байсангүй. Дуусах өдөр нь өнөөдөр л ээж. Энэ номыг яагаад ингэж удаан уншсангүй л. Миний хувьд дадал явдалтай байсан. Хуудас бүрээс нь ойлгох зүйлс гарч ирсээр л байсан учраас алгууран шов. Надад наалдах зүйлсийг гинт өөртөө нааж болохгүй шүү дээ. Уншиж байх хавцад хүнд байсан зүйлс эцэст нь тийм хөнгөн болно чиний бодсонгүй. Болсон л юм да. 2023 оны 4 сарын 1. Дахиад бүтэн сар л энэ ажил руу ингэж алах нь. Ингэж оцсоор алхасаар л байв. Гадаа хүйтэн байна. Инээдэмтэй хүн өдөр бодол үүрсээр ярна. Анх удаа дүүтэйгээ өглөө таарав. Ажлын гадаа пүүжи ирсгсэн төгсөж байв. Анаа нудчихсан уу гэсэн сая л ирээд байгаагаа хэлсэн юм. Амралтын өдрөөр ажилдаг миний хувьд хагас бүтэн яаж өнгөрдгийг мартчихаж. Миний энэ 2 өдрийн ажлын хуваарьт 5 сарын турш бичгцээр энэ сар дуусах гэж байна. Ядарч байна, залхуу урч байна. Энэ ажлаас л гар болчих юм шиг. Гэхдээ үгүй шүү дээ охин минь. Нэг зүйлийг шийдчихээрээ дуршлан буурч байгаа хитэй л аяглах юм. Лифтингийн ах цайгаа авсан. 3 өдрийн дараа тэмдэглэл өчөж байгаа болохоор үнэхээр санахгүй байна. Үндэ өглөөхөн зүүдэлж ясан зүудээж санахгүй байна. Хичээж ажилдаа явв. Өглөө 1 цагаар сэрүүлгээ урагшлуулав. Хөөхөн харагдах гэж л тэр. Өдөр бүрийн бие шиг харагдахгүй байхыг хичээв. Үүнийг минь анзаарсан хүн бүжээлв. Үндэ өглөөнөөс таран тарах хүртлээ хүлээсээрээ. Яг л тэр өдрийн маргааш нь надад санаа тавиад залгана гэж хүлээсэн шиг ээл. Хаалга дуурах бүрд би дотроо нүгдэж, пүүжрээ өндлцэн мэндэлж байв. Цас ударч, дааран даарсаар гэртээ ирэв.